Royal Talk сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Royal Talk-ийн маань хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн цочин хамарт ямар хүмүүс ирсэн бэ гэх юм бол Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, Royal олон улсын их сургуулийн эрхцэн хөтөлбөрийн удирдагч Эрдэнэхүү. Сайн байцгаана уу? За Royal олон улсын их сургуулийн гадаад харилцааны дарга Бүрэн сайн байна. За, манай сонир сайхан юу болсон? Тавлаг. Тавлаг уу? Одоо сайхан үүлжөөд байна уу? Намарчаад байна уу? Намар яриад басаа. Намрын яадаг сарав. За, сайхан намарт цааж байна уу? За, ойрд ажил их ярих уу гэдэг шиг. Сайхан. Одоо багш хүний хувьд чинь намар чинь яг ажлын үе байдаг. Хамгийн их тийм одоо эрч хүчээр дүүрэн цайлгсан тийм үеуд байдаг учраас энэ сайхан үеүүдийг өнгөрөөж байна. За, Бүрэн хааны манайд ажил их, гадаад харилцаа их, гадаад холбоо их, зөндөх ажилтай. 9 сараас хойш ер нь ямар хөө ажлууд хийв? За, хаашаа. Аль ихэл ер нь зунаас хойш ихэл завгүй хугацаа өнгөрлөө. За, одоо хамгийн ихнээс нь ярих юм бол 4-5 одоо гадаад их сургуультай гэрээ байгууллаа. За, манай сургууль чинь ер нь бол 15 орны ойролцоогоор 20 одоо их сургуультай хамтарч ажилладаг. Тэгээд одоо шинээр одоо 4-5 нэг ихээр одоо нийтдээ 24-25 сургууль одоо хамтарч ажиллаж байна. За түүнээс гадна одоо Монгол дахь одоо хуваагийн аль бие усны одоо салбартай те гэрээ байгуулад одоо манай их сургуулийн хүүхдүүд ICT-гийн одоо бүрэн одоо англи дээр одоо хөтөлбөрт одоо сургалтанд үнэгүй одоо хамрагдах одоо эрхтэй болсон одоо тэгээд одоо энэ хүү сургалтыг төгснөөр ICT-гийн одоо сертификаттай төгсгөн. За уг нь бол 307-ын сургалт гэдэг. Гэхдээ манай сургуулийн хүүхдүүд бүгд одоо үнэгүй сурах боломжтой. За тий. За түүнээс гадна одоо Солонгосын ZixCAD гэдэг одоо том одоо компани байдаг AutoCAD. За энэ хүү компани болохоор Солонгосын хамгийн том одоо их сургууль болох одоо University of Seoul гэдэг юм уу те. Солонгосын одоо хамгийн том сургуультай хамтарч ажилладаг одоо энэ хүү компанитай манайхаас гэрээ байгуулж ZixCAD-ийн одоо CAD гэдэг одоо програмыг одоо авсан байгаа. Энэ хүү програм нь одоо яад юм бэ гэхээр одоо компьютерийн маань оюутнууд дээрээс нь одоо архитектурын оюутнууд маань одоо энэ програмд одоо те хиймээр байгаа одоо юу ч гэдэг дизайн оруулаа гэхдээ энэ хүү дизайныг гаргаж өгөөд дээрээс нь эдийн засгийн тооцоолж өгөөд одоо бүх юмын цаанаас нь одоо тооцоолж өгнө. Үүнээс гадна 270 үйлдлийн системтэй одоо ийм Монголд бол одоо шүтээс болон манайх зөвхөн байгаа ийм лицензтэй иймэрхүү одоо компани гэрээ бас байгууллаа. Намраас хойшлбол тун амжилттай бас олон ажлуудыг амжуулаад оюутан залуусуудыг бас дэлхийд гарах гүүр нь болж байгаа бас тий. За, манай Эрдэнэхүү багшийн хувьд Тийм, манай эрхцэн хөтөлбөр бас нэлээд ол зомог ихтэй урах зарим гэдэг шиг нэлээдгүй том ажлуудыг төлөвлөсөн түүнийхээ бас тодорхой хувийг атгахчихсан ингэ явж байгаа ийм амжилттай байна. За мэдээж түүний ярьсан чинь Бүрэн хаан багштай манайх ч нөгөө нэг одоо ард харагдаж байгаа ч гэсэн олон улсын харилцаа өндөртэй зөвхөн үндэсний одоо бусад сургуулиуд дээр ажиглагддаг нөгөө нэг эрхцэн салбар чинь эрхцэн одоо оюутнуудыг бэлтгэх энэ ажилд бол нөгөө үндэснийхээ хүрээнд их орондоо л ажиллах юм одоо хуульчдыг тийм ээ эрх зүйчдийг бэлтгэдэг бол манайх бол нөгөө олон улсын харилцаа нь ийм өндөр түвшинд байдаг учраас энэ нөхцлөөрөө бид олон улсад гарах магадгүй нөгөө нэг анх төгрөгөөр салинждаг байсан хүмүүсийн чинь хуульчдын чинь магадгүй доллараар еврогоор салинжих ийм хэмжээний том боловсон хүчин бэлтгэх ийм том зорилтыг дэвшүүлээд ажиллаж байгаа. Үүнийхээ өрөөнд ч гэсэн Бүрэн хаан багшд хоёр олон улсын тэр сургуулиудтай хамтарч ажиллах, сүншид их сургууль руу хүсэлтүүдэд явуулаад энэ нөхцлөөр хамтарч ажиллах, олон улсын уралдаан тэмцээнд оролцох ийм боломжуудыг ирээд эхнээсээ хариу өгөөд ингээм амжилттай явж байгаа. Бас нэг эрхцэн хөтөлбөрийн хувьд одоо бас нэг давуу тал гэх юм бол мэрэгжлийн англи ороод байна уу? 4 жил орж байна. 4 жил 7 улирлаар 100% англи хэлтэй одоо түрүүний ярьсанчлан нэг олон улсад ажиллах бүрэн чадамжтай. Одоо манай Монголын эдийн засаг өөрөө одоо маш өндөр хэмжээнд өсөж байна. Энийхээ дагаад олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, олон улсын ийм худалдааны ажлууд, ер нь олон улс руу чиглэсэн ийм одоо нэг экспорт, импортын ажлууд, ийм ажлууд их байгаа учраас бид зөвхөн нөгөө л яриад байдаг энгийн хэрэг маргаан дээр ажиллаад гэр ахын одоо нэг эрүүгийн захиргааны хэрэг дээр ажиллаад явдаг энэ хуульчийн эрэлт маань өөрөө ерөнхийдөө бол зах зээлээс одоо багасч эсвэргээрээ бидний ирээдүйд үүсэх зах зээл бол маш олон улсын түвшний ийм чадварлаг боловсон хүчин бэлтгэх ийм эрэлт байгаа учраас тэнд бид одоо үндсэн зах зээлийн эрэлтийг тулгуурлаад
өнөөдөр хэрэгцээ хөтөлбөрөө боловсруулад түүндээ хүрэхийн тулд өнөөдөр нэлээдгүй том ажлуудыг хийх явж байгаа. Гайхалтай. Нэг сая мэрэгжлийн англи ордог гэдэг. Тэрнтэй холбоотой бүрэн багш гадаад багш нарыг бас нэг ямар нөөц бололцоотой гадаад багш нар юу нэг айлгэр орж байна. Гадаад багш нар оюутнуудад хичээл хитэн багш байна. За манай сургууль уулзаас байна гэдэг. За манай сургуульд бол одоогоор яг одоогоор 12 гадаад багш байна. За Англиас ирсэн Фижи, Филиппин, за Спайн, Солонгос, Энэтхэг гэсэн улсын багш нар байна. За манайх бол хуулийн англи ордог тийм ээ. Хуулийн англиг бол одоо 3 4 курсууд ордог. За хуулийн английн давуу тал нь юу юм гэхээр хуулийн англиг сурснараа за олон улсын давцанд хуулийн талаар одоо мэтгэлцэх хүмүүстэй одоо ойлголцох те гэрээ байгуулах иймэрхүү одоо боломжуудтай болно. За дээрэс нь хуулийн англиг сурснараа те сургуулаа төгссөнийхөө дараа олон улсын хуулийн фирмүүд гэдэг нь олон улсын хуулийн байгууллагууд ажиллах боломжтой болно. За гэх юм бол олон улсын хуулийн фирмүүд байгууллагч одоо англитэй те англид одоо хуулийн англитэй хүмүүсийг одоо ажилд хайдаг. За түүнээс гадна ганц хуулийн байгууллагад гэхгүй бизнесийн салбарт ажиллаж болно шүү тийм ээ. Бизнесийн салбарын хуулийн одоо салбар одоо департамент те. За гайхалтай. Тэгээд нэг одоо ер нь бол ингээд гадаад харилцааг маш их түлхүү ингэж авч үзэж гадаад харилцаатай их яаж байна. За тэгэх юм бол манай хоёр багшийн хувьд хоёулаа одоо ингээд нэг одоо яриад байгаа Z generation те одоо энэ Z үеийнхэнд одоо хичээл орж байна. За энэ хүмүүсийн давуу тал болон сул тал юу вэ? Ямар давуу талтай ер нь хэвлээ давуу талын яриа. Мэдээж түрүүний ярьсанчлан нөгөө техникийн хөгжил дэвшилтүүл нийлсэн тэр техник сэтгэлгээ болон энэ орчин үеийн тэр нэг яг юмыг юм хүндрэлтэй биш маш хялбар аргаар ингэж одоо асуудлыг шийдвэрлэдэг ийм одоо чадвар бол тэр хүмүүстүүд маш өндөр байна. Одоо зүгээр энгийн маргаан ороод ирлээ гэхэд тэрийг ийм төвөгтэй биш маш энгийнээр ингэж шийдээд явах асуудлынхаа уул суурийг маш амархан ойлгоод түрний хялбар одоо бид өмнө нь бол ингээд маш олон алхмуудыг хийгээд ингээд шийдвэрлэх нөхцөлийг тавьдаг гэсэн мэл одоо илүүтэй шууд шийдвэрлэх, хурдтай шийдвэрлэх энэ боломжуудыг энэ оюутнуудад бол илгүү тулгуурласан юм хүчтэй тийм үе байна гэж би хараад байгаа. Тийм баг шүү. Тэ яг ингээд одоо нэг магадгүй биднээс арай нэг дээхэн үеийнхэн ч юм уу одоо нэг арай нэг дээр үеийнхэн шиг яг ингээд нэг юм хийх гээд ингээд нэг махарч ажиллахгүй байх шиг байна тий. Одоо нөгөө техник технологи ирүү учраас бас трийг ашиглаад хялбархан ингээд хийгээд ингээд болгочоод хийчихээр нэг магадгүй нэг өмнө нэг бидний нэг ингээд нэг цаг зарцуулж хийж ингэж нэг хүмүүст ингэж юм хийж харагдаад байдаг гэсэн юм ингээд компьютерийн ард суугаад ч юм уу ингээд нэг 2 3 цагийн дотор хийчихээр нэг бас нэг зарим талаараа бас нэг зарим нэг хүмүүст үнэлэгдэх нь нэг ажилгүй ч юм уу тий бас нэг тэгж харагдаад байх шиг залхуу ч юм уу. Тий. Энэ нэг яг технологийн бас нэг шийдэл. Тий. Одоо нөгөө хөгжил өөрөө ингээд дагаад эхлэхээр ер нь ажлын байран дээр ингээд яг байх нь өөрөө ажилчдны гол одоо мундаг үзүүлэлт гэж харахаа болж эхэлж байна. Яаж юм гэхээр том томоохон групп компаниуд дэлхийн жилтгүй Монголын үндэсний том групп компаниуд яадгүй гэхээр ерөөсөө 7 хоногийн одоо 3-аас 4 өдрийг л ажлын байран дээр байхыг нөхцөл тавьж байгаа. Гэрээсээ ажиллах нөхцлүүдийг 2-оос 3 хоног ч юм уу ингэж тавь. Гол тэр нөгөө бидний тэгвэл хүрэх гээд байгаа үндсэн зорилго нь юу вэ гэхээр тэр байгууллага тулгарсан нэг одоо тодорхой асуудлыг л шийдвэрлэх байгаа болохоос тэр нөгөө дарагт нүдэнд ингээл бүртэлцээд харагдах ийм шалгуур үзүүлэлт биш юм байна гэдгийг нөгөө дэлхийн зах зээл чи өөрөө хөдөлмөрийн зах зээл чи өөрөө ойлгоод хэлжлээ л дээ. Түүнтэй ч гэсэн адилхан нөгөө оюутнууд маань ч гэсэн энэ нөхцөлийг эрэлхийлээд цахимаар сурах те эсвэл нөгөө илүү одоо практик дадлах хэрэгтэй байх энэ нөхцлүүдийг энэ хөтөлбөрт маань одоо эрэлт болж ингэж тулгуурлаад байгаа. Тэгэхээр энэ нөхцлүүдэд л манай одоо эрх зүйн хөтөлбөр болон бусад энэ хөтөлбөрүүд энэ яг энэ орчин үеийн шинэлэг энэ нөхцөл рүү тулгуурласан тэр оюутнуудыг одоо гэж яриад байгаа бид энэ үеийнхэнд зориулсан энэ хөтөлбөрүүдийг боловсруулад нөгөөтэйгүр нөгөө дэлхийн зах зээл түрүүнд яриадсэн тэр дэлхийн зах зээл нөгөө олон улсын багш нар хэрэгтэй байна шүү дээ. Яг хуулийн англи хэлтэй гэдэг. Одоо манайхан яг англи хэлтэй гэхээр нөгөө зүгээр л ингээд нөгөө ойр зүрийн хэл яриад байгаа. Үгүй бид бол нөгөө түрүүний бүрэн хаан багш ярьдаг шиг яг Фижигийн одоо хуульч өөрөө өмнө эрх зүйн салбарт ажиллаж исэн ийм хүнийг ураад багшлуулж байгаа. Энэ хүн бол хангалттай нөгөө нэг эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэх маргаанд оролцох, түүнийг шийдвэрлэх процесс ажиллагаанд оролцох эрх зүйн англи хэлийг бидэнд олгож чадна гэсэн ийм одоо багшийн тэр материалын база бүрдүүлж чадчих. Одоо нэг юу байгаа шүү дээ багш.
7 хоногийн сая Эрдэнэхүй гэж ярьж байна. 7 хоногийн нэг 3 4 өдөр ч юм ажил дээр ирээ бусд үед нь гэрээсээ ажиллах боломжийг олгож байна гэдэг. Тэрнтэй холбоотой бас нөгөө нэг оюутнуудад бас 7 хоногийн 5 өдөр хичээл орохгүй байх шиг байна те. 7 хоногийн 4 өдөр хичээл юм те. Нэг өдөр day off-тай. Day off-тай гэхээр одоо амраад би дата ангис үстэй өөрийнхөө. Хагасаа бүтэн санд нь бас амарчжээ. Тэгэхээр 7 хоногийн нийт 4 өдөр хичээл орж байна гэсэн. Тэгэхээр чинь бас эн чинь бас нөгөө нэг эргүүлээд нөгөө саяны ярьдаг те. Заавал нэг танхимд ирээл суугаад нэг багш юм хийгээд багшийн заасан ингээд сурах биш. Бус тэр өдрөө нэг гадуур танхимаар ч юм уу цахимаар ч юм уу өөрөө юмыг ингэж ирэл хийлж те сурах тэр боломжийг бас олгож байгаа нэг өдөр баг те. Хуучин бол нөгөө нэг боловсролын нөгөө суралцахын арга чинь өөрөө багш төвтэй явдаг гэсэн. Заавал багш ингээд самбар дээр бичээд энийг хуулж бичээ. Энэ л зөв шүү гэдэг нөхцөл тавьдаг. Гэтэл нөгөө нэг энэ үзэгдэл чинь өөрөө туйлын үнэн биш юм байна гэдгийг угаасаа дэлхийн нийт хараад ингээд үгүйсгэсэн. Тэгвэл одоо боловсролын хөтөлбөрийн гол зорилго нь юу юм гэхээр нөгөө оюутан төвтэй буюу оюутан өөрөө ирж гайгаад тулгамдсан тэр асуудлыг бие дааж нүүр тулж шийдвэрлээд яагаад энэ зүйл эрэлхийлэгдэр нэхлээр өнөөдөр нөгөө нэг шинэ утас байжсэн чинь маргааш шинэ загварын утас гарч ирээд функц нь өөрчлөгдөөд асуудал нь өөрчлөгдөөд нөгөө тулгардаг асуудал чинь цагийн дотор өөрчлөгддөг болчихно. Ийм хурдтай нийгэмд ажиллаж байгаа оюутнуудын хамгийн ихний авах чадвар юу вэ гэхээр өөрөө тэр асуудлыг бие дааж шийдвэрлэх асуудал. Багшийн эсвэл найз нөхдийн ээж аавын гараас төлөөд давдаг үе өнгөрцөн. Ерөөсөө л өөрөө нүүр тулаад үзэлцээр байгаа л оргилд нь гардаг энэ л үе эхэлсэн байгаа учраас бид энэ асуудал энэ техникийн урдтай хөгжлүүдэд хөл нийлж энэ асуудлуудыг шийдвэрлэх чадамжийг л бид нар оюутанд олгох хэрэгтэй. Эрх зүйн хөтөлбөрийн хувьд одоо энэ гадаад орнуудын гадаад улсуудтай өөр улсын сургуулиудтай ямар улсын сургуулиудтай ер нь яг хамтарч ажиллаад очиод суралцаад яг төгсөөд гарах бүрэн дүүрэн боломжтой тийм сургуулиуд хайлал болсон. За түрүүн бэлсэнчлэн манайх одоо 15-аас 20 гаруй сургуультай одоо гэрээтэй байдаг те хамтар ажилладаг гэсэн. За түүнээс бол одоо ихэнх нь одоо бизнесийн удирдлагаар байдаг ч юм дээ олон улсын харилцаагаар хамтран ажилладаг. Эрх зүйгээр хамтран ажилладаг бол яг тоон одоо цөөн тооны хэдэн сургуулиуд байгаа. Яг гэх юм бол эрх зүй гэдэг мэргэжил чинь өөрөө бас ингээд улс улс руу хөрвөөд хөтөлбөр ингээд хамтдаа нэгдээд ингээд нэг болоход те харьцуулахад тийм амархан бол хөтөлбөр биш. Гэхдээ мэдээж нэг 6-7 сургуультай бол хамтарч ажилладаг. За жишээ нь гэх юм бол одоо Хятадын одоо Шанхай Жаотон гэдэг ч юм те. За тэгээд дээрэс нь одоо Солонгосын Намсан үйл их сургууль. За Айрландын Даблины одоо Griffith College гэдэг. За эдгээр сургуулиудтай бол одоо жишээлбэл одоо хамтарч ажиллаж байгаа их зүгээр. За их зүгээр одоо Монголдо 2 жил сураад одоо гадаад очиод 2 жил сурна тийм үү. За Монголдо 2 жил сурахдаа яг дүүцүүлсэн байдлаараа 2 жилийн чинь юу сурах хэвтэй. За мэргэжлийн англи байт юм уу? За эрх зүйн одоо тэ үндсэн суурь хичээлүүд байт юм уу? За эднэрийг сурснараа очиод ганц бас одоо эрх зүйн англи гэхгүй сая одоо Эрдэнэхүй багш хэлсэн тийм ээ. Ганц англи гэхгүй энэ эрх зүйн бас одоо олон улсын мэдлэгтэй болох шаардлагатай тийм үү. За манай дараа одоо эрх зүйн англиг зааж байгаа сав багш маань ганц одоо эрх зүйн англиг олохгүйгээр олон улсын одоо эрх зүйн мэдлэгийг бас хажуугаар нь олгоно тийм ээ. За тэгээд гадаад очиж суралцахын тулд яах хэрэгтэй юм бэ гэх юм бол эхний 2 жилдээ за сургууль болгон одоо ондоо шаардлагатай. За жишээ нь одоо Намсол руу явах юм бол одоо топикийн оноотой байх шаардлагатай байдаг ч юм уу те. За Ирланд, Америк руу явахын тулд одоо Америк бол IELTS 5.5 оноотой доотлон байх шаардлагатай. Ирланд руу явахын тулд IELTS 6 оноотой байх шаардлагатай. За тэгээд дээрэс нь голчтон 3.2-оос дээш гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо ямар сургууль руу явахаас шалтгаалаад одоо цаанаас нь шаардж байгаа шаардлууд бол ондоо гэдэг юм л та. Тэгээ энэ дэр нэмээд нэг юм асуухад нэг одоо энэ хамтарч байгаа сургуулиуд одоо ингээд гадагшаа явъя гэхээр бас хамгийн эхлээд тулгардаг зүйл бол нэг хөрөнгө мөнгө санхүү тий. Тэгэхээр одоо энэ дээрээс нэг яг тэр сургуулийн төлбөрөөр явах уу магадгүй зарим улсууд болохоор гадаад оюутнууд илүү их өндөр төлбөр төлөөд байдаг. Энэ дээр яг нэг энэ санхүүгийн тал дээр нь бас оюутнуудад ямар хөнгөлөлт үзүүлж байна. За ер нь 2 хөтөлбөр явуулдаг чи 2 жил Монголдо сураад 2 жил одоо Монголынхаа төлбөрөөр 2 жил Монголдо сурж явах явцдаа гадаад эзэмших одоо тэр боловсролыг Монголдо одоо хямдхан эзэмших гэсэн үг шүү дээ тий. За тэгээ 2 жилийн дараагаар за энэ ганц 2 дээр нөхөн 2 тэй 3 дээр нөхөн 2 3 дээр нөхөн 1 гэвс байгаа. За тэгчээд гадаад руу явахдаа тэр сургуулийнхаа төлбөр сурна. Гэхдээ манай сургууль тэр сургуультай одоо гэрээтэй байгаа хамтарч ажиллагийн гол давуу тал нь юу юм бэхээр манай сургуулиас явж байгаа одоо оюутнууд маань хөнгөлөлттэй сургуулийн гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр одоо юу гэсэн үг гэхээр тий Америк одоо хуулийн чиглэлээр явлаа гэж бодъё л да тийм ээ. Америкийн төлбөр ер нь бол дунджаар нэг доотлол нь 20 мянган доллар л байдаг шүү дээ. Тэгэхэд манай сургуулиас явж байгаа оюутнууд бол те 12 мянган доллар ч юм уу те бүр доошлоод 9 мянган доллар ч юм уу сурах боломжтой байхгүй юу? Хэрвээ голчтун сайн үнэхээр IELTS оноо сайн авах юм бол те үнэхээр сайн байх юм бол хөнгөлтүүдийг бол авч болно. За Ирланд бол одоо юу гэдэг чи 16 мянган еврогоор одоо сурах сургуульд манайх сургуульд явж байгаа болохоор 9 мянган еврогоор жилийн те сурах юм боломжтой байгаа байхгүй юу?
гайхалтай. Энэ нэг төлбөр бол яалтч юм гэж хөнгөлж ийн гэдэг чинь бас амар том давуу тал болчих тий. Одоо нэг энэ сургуулийн нэг энэ оюутнуудад өгөөд байгаа тэр үнэт зүйлийн нэг нь л тэр л болоод байна л да. Илүү боломжийг л гаргаж өгöd байгаа сал. Оюутан байхдаа нэг юм бас нэг юм төлбөрийн асуудлаас болоод ч юм уу бас нэг энэ хөрөнгө мөнгөтэй нэг тулгуурлаад нэг ингээд нэг хан босоод нэг тэрэн дээр очиж мөрөгжижсэн бас нэг тийм байна уу? Байлгүй байх вэ. Бид чинь нэг тухайн үед нэгдүгээр төлбөрийн асуудлаас болоод гадаадд сурна гэдэг бол өөр амар холын бодол байлаа шүү дээ. Одоо бодлоо би яг мөрөөд өөрийнхөө мөрөөдлийг л ярил л да. Тухайн үед л бас том л юм бодсон шүү дээ. Нөгөө оюутны гарт чинь бүхэл юм бодогдсон юм чи. Тэгэл Harvard Oxford-ийн төлбөрийг харангуул $50,000, $100,000. Тэгэл Монгол мөнгөндөө л үржүүлнэ шүү дээ. Монгол мөнгөндөө үржүүлэл тооцоход миний аав яг насаараа хөдөлмөрлсөн л мөнгө байсан. Тэгэхээр энэ бол огт бүр байж боломгүй л үзэгдэл. Тэгэл тэр нэг юм нөгөө нэг юу гэх нэг түгжээнээс гарч чадахгүй болохоор нэг л тэр нэг алхмыг бид хийж чадахгүй болохоор ингээл таг гэл нөгөө нэг юм түгжээнд орчих шүү тайцсанд. Энэ хайрцагнаас ядаж энгийнээр бид нэг удаа Harvard руу ерөөсөө очиход айгүй ойрхон гэдгийг би энэ сургуульд орж ирээд ингээд ойлгож байгаа юм. За магадгүй ингээд нэг удаа бид $9,000 тэр сургуульд сурлаа. 2 жилийн хугацаагаар. Энэ бол бас боломжтой дүн шүү дээ одоогийн нөхцлөөр. Ингээд бид тэнцэнээс нэг юм зах сэжим атгацсан байхад энэ цаашаагаа бол зүгээр аяараа л ингээд хүн ингээд нэг юм хайр цагнаас гарсан сэтгэлгээ өөрөө өөрчлөгдөд эхэлсэн байгаад бол хүний гарт бол бүх юм байна. Тэр чинь тэгээд нөгөө нэг эргүүлээд өөртөө нөгөө нэг ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа, оюундаа хөрөнгө оруулж байгаа асар их хэмжээний тий хөрөнгө болж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг тэрийг ингээд яг хөнгөлөөд нэг $5,000 ч юм уу €5,000 хөнгөлөхөд энэ чинь Монгол мөнгөөр үржүүлэхээр асар их хэмжээний мөнгө. Одоо эрхцэн салбарт ажиллаж байгаа хүн байна л да. За тэнцээ очоод $9,000 төлөөд энэ ч нэг хэдэн өрөг төлөөд ингээд сурлаа. Нэг за нэг жилийн хэд 4 жилийн зардал нэг за $30,000 боллоо гэж бодъё те. Ерөнхий бүх юмтайгаа нийлээд. Ингээд хэрвээ сайн боловсон хүчин болоод бэлтгэгдээд энэ өрөөсөө анхны ганцхан гэрээнээс л олж ирэх мөнгө. Ганцхан чанартай нэг гэрээ ихэд л энэ мөнгийг авч болно. Ганцхан одоо юу маргаан дээр гэсэн үг шүү дээ. Гэрээн дээр. Энэ бол хамгийн бага айгүй энгийнээр би энийг бол бүр амлаж чадчих. Тэгээ цаашдаа хэдийг болгон тэр чадварлаг яг хүнийх нь өөрийн үнэлэмжээс шалтгаална. Энэ бол өөрөө нөгөө нэг боловсрол зарцуулдаг тэр нөгөө нэг хөрөнгө оруулалт гэдэг бол хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр ч одоо яалтч та хоёрын ярианаас ингээд сонсоод харна Royal сургууль бол яалтч нэг бусдаас нэг ялгарх нэг онцлог нь бол гадагшаа явуулах тий. Тэгээд энэ мэрэгжлийн англи хэл орж ийн. Тэгээд гадаад багш нар хичээл орж ийн. Ингэж ийн. Тэгээд энэ гадагшаа явах сайн нэг Эрдэнэхүү багш хэлснээр нэг юм хүүхд нөө оюутан байхад ингээд нэг түгжигдсэн байжгаад нэг хин нэгэн хүн багштай одоо сургуулаас ч юм уу тэр түгжийг тайлаад өгөхөөр шал өөр болж байна. Энд би орж ирээ багшлаад ямар ойрхон байсан юм бэ гэдгийг мэдэж байна гэдэг шиг. Энэ бол яалтчгүй нэг бас нэг гялцах бусдаас нэг тодорхой бас нэг үзүүлэлт шүү. Одоо яг бид нөгөө оюутнуудаа өгж байгаа тэр нэг зүйл нь юу вэ гэхэл нөгөө боломжийг л нээж өгөөл ингээл түлхээл ингэж байгаа нэг үзэгдлүүд байгаа шүү дээ. Тэнгүүт бид ерөн би ч гэсэн өөрөө энэ үндэсний энэ сургуулиудын боловсон хүчин баггүй бэлтгэгдсэн. Тэгээ эндээс юу хардггүй гэхэлэр бидний мөрөөдөл нь айгүй энгийн байсан байна. Хэд энгийн байсан байна. Бидний дээд үзүүлэлт нь хуульч, өмгөөлөгч болох те шүүгч болох, прокурорлох гэл ингээл зогсчдаг. Одоо тэгээ тэрлүүгээ хүрхийн тулд ингээд нөгөө нэг түрүүний ярьсанчлан манай үеийнхэн ч нөгөө маш хэцүүгийн сонгож явдаг. Нөгөө аль бартатайг нь сонгож аваад байдаг тий. Цаг зарах юм. Яг. Гэтэл одоо нөгөө нэг оюутнуудын маань тэр нэг юу вэ? Онцлог байна. Дээрээс нь манай сургуулийн ч гэсэн онцлог байгаа. Одоо яг гадагшаа явсан нь өөрөө сайнчирна. Гадаадын сургууль мундаг манай үндэсний дотоодынх муу гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тэр гадаад руу явуулах гээд байгаа эсвэл олон улсын тэр хэлийг гадаадын хэлийг 7 улирал ингээд заах гэдэг шалтгаан нь юу вэ? Дээрээс нь энэ олон гадаад багш нар одоо бид зөвхөн англи хэлийг үзэхийн тулд 12 багшаар хичээл оруулж байгаа байхгүй юу? Сау, J гэл ингээд Америк, Филиппин гэл энэ Испани хүртэл байгаа гэл маш олон хүмүүстэй ингэж харилцуулахыг хичээгдэг. Өөрөөр хэлбэл нөгөө хичээл сурах биш. Зөвхөн энэ бид энэ 1 сая зах зээл рүү биш байхгүй юу? Энэ өөрөө энэ чинь өөрөө бизнес шүү дээ.
Ер нь ингээд бид цаашдаа гараад хөдөлмөрийн зах зээл дээр гараад юуны төлөө байх уу гэхлээр мэдээж өөрийн үндсэнийг бүтээн. Тэр үндсэн нь өөрөө нэг хэмжүүр нь өөрөө мөнгө л болно. Тэгэхээр энэ үнэт зүйл тэр онлайн мэдээж академик мэдлэгүүдийг эзэмшээд ингэж явж байгаагийн хувьд ч гэсэн бид энэ хүүхдүүдийн нүдийг л нээх гэдэг санаа тэр. Энд том зах зээл байгаа. Энэ зах зээлээс бид юуг их орон руугаа зөөж чадах уу? Тэ? Нөгөө валютын урсгалыг бид их орон руугаа авчирч чадах уу? Худалдааны энэ боломжуудыг бид яаж өөрлөгөө татах уу? Одоо энэ гадаад манайх чинь бизнесийн удирдлагаар хичээл орж байгаа тэр оюутнууд маань нөгөө гадаадаас одоо хөрөнгө оруулалтыг яаж татах уу? Энд яаж баялаг бүтээх үү? Нөгөө бид нүүрсээ экспортлдог одоо энэ асуудлыг ингээл дэлхийн одоо ингээл байнга л асуудал болж байна. Ийм жижигхэн биш те илүү тэр оюуны хөдөлмөрийг зарсан энэ мэдээллийг олж авах ерөөсөө урсгал нь юу вэ гэхлээр л илүү нүдтэй айлгал асуудал. Бас нэг хөгжлийн ерөөсөө том зүйл бол ерөөсөө илүү олон саад бэрхшээлтэй нүүр тулгал асуудал. Тэгэхээр гадаад руу явуулж тэрэнд олон улсын хэл судалж олон мэдээлэл дунд төөрч эндээсээ зэгцэж өөртөө юм үлдээх хэл зорилго. Тэгэхээр нэг таны хэлээд байгаа нэг зүйл бас би ингэж ойлгож байна зөв. Энэ зөвхөн ингэж одоо 10 хэдэн багшаар ингэж хичээл оруулж байна. Тэгтээ бас ингэж орон орны багш нараар хичээл оруулж байна. Гэхдээ зөвхөн тэр нэг самбар дээр гараад нэг хичээлийн заалгах биш, орон орны хүмүүстэй харилцуулж тэр магадгүй одоо тэр орныхын талаар тэр нэг мэдлэгтэй болгож те олонтой ингэж бас нэг харьцаж ганцхан нэг улсын нэг багш авчираад нэг багшаар хичээл оруулаад яг болохгүй юм хэрнээ олон улсыг ингэж хольж авчирч ийн гэдэг чинь бас олон улсын харилцааг л бас давхар сайжруулад байгаа нэг хэлбэр байна шүү дээ. Одоо манайх ингээд одоо гадаад харилцаан дээр бид бодъё л доо. Хамгийн хямдхан зах зээл рүү ороод Филиппин рүү ороод ингээд англи хэлний би 15 багш аваад болно. Хямдхан ямар нөхцлөө бодох юм бэл илүү. Тэгээ одоо нөгөө гадаад харилцаан дээр ч гэсэн амархан багхгүй энэ бол. Гэтэл энэ манай хүний нөөцийн бодлогын түвшинд юу харж байгаа юм гэхэлэр нөгөө олон соёл манайх дээр англи, солонгос, Филиппин гэл маш олон хүмүүс байгаа. Хэрвээ энийг үл ингээд танилцж болно оюутнууд суралцагч нар. Тэгээ энэ боломжийг бид яагаад эрэлхийлээд энэ хэцүү бэрхшээлтэй тэр тулгарч энэ боловсролын системийг яаж ингэж өгөх гээд байгаа зорилго нь ерөөсөө тэр. Оюутнууд олон улсын түвшинд ажиллах боломж бололцоо юу вэ? Бид тэрийг л эрэлхийлж байна. Эндээс өөрөө үр дүн гарах үгүй оюутны тэр өөрийн хүч хөдөлмөрлөж шийднэ. Бид бол нөгөө нэг бүх боломжийг л ингээд тэнцүү олгох ийм л зорилгыг агуулж байгаа. Тэ? Эндээс нөгөө оюутан атахгүй юу гэдэг л нөхцөл энд оюутны гарт үлдэн штэ. Хэрвээ үнэхээр оюутан хүсэхгүй бол эндээс юу ч үл гарна. Оюутан хүсвэл эндээс бүр дэлхийг хатгаад гарч болох тийм хэмжээний бид боломжийг л бүрдүүлэх гэдэг санаа. Би бас нөгөө нэг өчигдөр саяны нөгөө нэг оюутан атахгүй юу гэдэгтэй холбоотой нэг өчигдөрөөрөө бас нэг тийм нэг хүний мэдээлэл уншиж ирсэн байхгүй. Тэр юу гэсэн байсан гэхээр нэг бүхий сургуулийн нэг төгсөгч нар гэхээр яг ийм байдгүй маа. Зөвхөн яг ингээд тэр хүн болохоор тэгж үзсэн. Миний мэдлэгтэй гэж бодож ингэж яваажсэн хүмүүс нэг ингээд зөвхөн нэрэн дээр тулгуурлаж нэг ингэж нэг нийгэмд нэг тийм юмыг тараагаад ах юм аа. Эн чинь өөрөө айгүй буруу асуудал болоод бидний нөгөө нэг эргүүлээд нэг хувц хунар нөгөө нэг брэнд юу ярьдаг шиг ингэж нэг хоосон юм хөөхлөх гээд байна. Магадгүй тэрнээс гадна илүү оюутантайгаа харьцаад, анги болгонтой харьцаад, хүүхд болгонтой харьцаад ингээд явж байгаа хувийн ийм сургуулиуд амар их байгаа шүү гэдэг зүйлийг бас хэлчихсэн байсан байхгүй. Тэгээ нөгөө нэг яг таны нөгөө нэг сая ингээд нөгөө нэг оюутан атахгүй юу гэдэг зүйл дээр л нэг санаанд орж ин л доо. Тий. Үгүй тэр одоо бид ч гэсэн яг ийм бодис зүйлийг одоо ийм тодорхой бус зүйлийг амлаж чадахгүй шүү дээ. Яг энэ сургуулиас бид бол мэдээж хичээж бүх боломжийг олгож байгаа. Монгол Улсын их сургуулиас ч гэсэн төгс амтан гарна гэдэг тийм үзэгдэл ийм үнэн түүх байхгүй. Харвардоос ч гэсэн Харвард гэдгийг ч бид нар бол анх бол шүтдэг байлээ шүү дээ. Одоо тэгээ Харвардын ингээд хүн бол үнэхээр гайхалтай өөрчлөлтийг авчирна. Одоо Харвард төгссөн хүмүүс одоо улс төрийн салбарт бүгд л орцсон явчих шүү дээ. Яг тийм өөрчлөлт бидэнд бол одоогоор харагдаагүй байна. Мэдээж тэрийг би үгүйсгэж байгаа юм биш тийм ээ. Харвард бол гайхалтай миний ч гэсэн мөрөөдөл одоо ч гэсэн эвэр байгаа. Энэ Харвард тэгвэл юу өгд юм бэ гэхлээр нөгөө боломжуудыг гаргаж өгдөг. Яг ингээд нөгөө нэг одоо дээд түвшинд ажиллах те олон улсын бүр тэр маш өндөр том түвшинд ажиллах энэ боломжуудыг хамтын ажиллагааны хүрээнд гаргаж өгч байгаа. Суралцагч нартаа бүгдэнд нь тэгш хүртээж байна те. Тий, тэгшил хүртээж. Тэр боломжийг ч гэсэн яг бидний ер нь боловсролын систем ч гэсэн тийм л байх хэрэгтэй. Бид
энд суралцж байгаа оюутан болгонд тэр илүү тэр түлхээд л те хатгаа адилхан чи энэ ийм жижигхэн биш ээ чи бол дэлхийд ажиллах уу чи ингээд нэг Наполеоныг өглөө болгоо юм байна л чи бол хаа гэдэг шиг бид ч гэсэн одоо тийм л боломжийг л эрэлхэлж хүүхдүүдэд та нар бол нэг үндэснийхээ хэмжээнд ингээд баригдахгүй бүр олон улсын түвшинд ажиллах та нарт ийм хүч байна чадал байна энэ үнэтэй хайрц одоо саавууд гэсэн саавуу гэж манай одоо олон улсын багш маань ингээд хамт ажиллаж байхдаа тэр хүүхдүүдэд нөгөө нэг ярихгүй ч гэсэн мэдрүүлэх хэрэгтэй байхгүй тий би өнөөдөр ингээд миний хичээл ингээд өөдөөс олон улсын хүн ингээд төвшөнд ажилладаг хүн ингээд өөдөөс харж суугаад хичээл ороод би тэр үнэтэй харилцаад би маргааш дахиад нэг гадаад түнштэйгээ ажиллахад төгсчөөд ажиллахад бол ямар ч бэрхшээл байхгүй хэлний болоод сэтгэлгээний айцгүй ямар нэгэн хан нүгүү шууд магадгүй нөгөө нэг бизнесийн төвшөнд нэг жок яриа л да инээлдэл хөхрөлдөө бол те нөгөө нэг хүнийхээ ядаж соёлыг сэтгэл зүйн хандлагыг мэддэг болчихсон Испани хүмүүстэй сэтгэл аль үжээ Испани хүнээр 4 жил хичээл орсон нөгөө үнтэйгээ инээгээд зарим үед зам төлөвийн хүүхд ямар байдгийг мэдэрсэн те энэ шугамнаас хэтрүүл энэ хүн уурлан те иймэрхүү жок. Тэгэхээр би энэ хүн дээр ийм хүндлэл үзүүлээд ийм жок хаяад би энэ өнөөдрийн одоо дийлийг ийм амжилттай хийж чадна гэдэг тэр үзэл хандлага гэсэн тэр үед л суун. Тэгэхээр бид нөгөө нэг тэр нэг ханыг яаж давах уу гэдэг л зүйлийг эрэлхийлж байгаа. Ер нь бол нэг ийм хөлийн шугам гээд бид нөгөө биендээ төсөөлсөн те нэг ийм торон хашааг л улсын хилээс яаж давах уу гэдэг энэ л нөгөө нэг зүйлийг эрэлхийлээд л одоо ингээл бүх нөхцлөөр л одоо бүрэн хаан багш ялангуяа энэ дээр бол бүр голлож ажиллаж байгаа ийм хүний хувьд энэ хүүхдүүдийг яаж энэ хан энэ сэтгэлгээний түгжээнээс гаргах уу гэдэг нөхцөлийг бид эрэлхийлж ажиллаж байна. Эрдэнэхүй гişүн хувьд танд хамгийн мартагдчихгүй нэг тийм сургалтын мөч гэх юм бол ямар мөч вэ? Сургалтын мөч. За би өмнө нь их цэг олон сургуульд 4 жил багшилсан. Тэгээ энэ хугацаанд бол мэдээж нөгөө нэг багш хүний хувьд нэг бүтээх зүйл нь мэдээж нөгөө шавь штэ тэ оюутнууд. Тэгээ энэ үед бол нөгөө мокторо шүүхийн тэлзэн тэмцээн болж идэг гэсэн. Тухайн үед тэгээд энэ оюутнуудаа бэлдэх тэр мөчл хамгийн их дурсамжтай. Нөгөө цаг зав, нойр, хоол бүх нөгөө эрч хүчтэй бүх зүйлээ зараад тэрний дараа нөгөө улсын аврах төрүүлээд энэ мэдрэмжүүл. Тэгээд нөгөө залуучууд маань өнөөдөр бүгд өмгөөлийн ферм тэ бус одоо ийм аж ахуй нэгж төлөөлөөд ингээ явах хэмжээний том боловсруучсан болоод сүүлд одоо тэгэл багш нартай хүндэтгэл үзүүлэл ингээ ирж байгаа энэ үйл хамгийн дурсамжтай гоё юм. За тэгээд манай хоёр зочны хувьд одоо бас нэвтрүүлгийн цаг маань дуусчихэ. Магадгүй нэг оюутнуудад ч юм уу эсвэл нэг одоо нэг залуучууд ч юм уу нэг хандаад хэлэх нэг зөвлөгөөний ч юм уу тийм үг байна. За би өөрөө эрх зүйн салбарт ажилладаг. За мөн эрх зүйч нарыг бэлтгэх гэж одоо хичээж ингэж явж байгаа ийм хүн. Тэгээд магадгүй энэ мэргэжлийг сонирхоогүй ч гэж болно. Энэ мэргэжлэр суралцж байгаа оюутан залуус нэг л зүйлийг ер нь ингээл би ер нь ингээд дотоод хүнийхээ хувьд ингээд боддог зүйл нь тэр одоо хүнлэг чанар л ойлголт. Өөрөөр би хүний эрхийг мэдрэмжтэй хүн мөн чанарыг ойлгодог, хүний тэр заягдмал болоод одоо бусад эрхийг дээдэлдэг ийм л ёс суртахууны мөн чанартай хүнийг л бүтээхийг зорддог. Тэгээ тийм байгаарэ гэж зөвлөхийг л хичээдэг. Ер нь хүн яг ингээд сэтгэл дотороо хүнийг хайрлал хэлэх юм бол энд ямар нэгэн эрх зүйн зөвчл гарах үндэс байхгүй. Сте энэ бас эрх зүйч хүн гэдэг манай нэг хэмжээ хэлснээр те эрх зүйч хүн бол жинхэнэ хүн байх хэрэгтэй гэдэгтэй те. Одоо Монголын уламжлалч гэсэн яг энэ зүйлийг л сургадаг байсан. Бид ёс заншлын хэмжээгээр ингээд те маш их зүйлийг хязгаарладаг шүү дээ. Те орон дээрээ сууж болохгүй, уурган дээгүүр алах. Энэ өөрөө нөгөө талаар уурган дээгүүр алхахаар яах юм үхгүй шүү дээ. Гэхдээ энэ зүйл өөрөө хүндлэл, байгаль, аавыгаа хүндэлж байгаа, ёс заягаа хүндэлж байгаа, эх орноо хүндэлж байгаа, гэр бүлээ хүндэлж байгаа, хайрлаж байгааг хамгийн том илэрлэл энэгээр л гарч ирж байгаа. Тэгэхээр тэр зүйл дотор байхад одоо хүний тэр мөн чанар дотор байхад л энд ямар ч эрх зүй асуудал үндэс байхгүй. За баярлалаа. Өнөөдөр ингээд манай нэвтрүүлэгт хүрэлцэж ирж анхны дугаарыг минь зочин болж ингээд зочин амарт ингээд гээгүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Та хоёртаа ингээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсээд Эрдэнэхүй багштай эрх зүйн салбарт нь олон мянган сайхан шавнарыг бас ингээд эрх зүйн салбарт Монголын болон дэлхийн салбарт хүчтэй
хүч төрүүлж оруулаарай гэж хүсье. Ерөө бүрэн багштай бас ингээд өшөө олон залуучуудыг, өшөө олон хүүхдүүдийг дэлхийн давцанд гарах тэр том гишгүүр гүүр нь болж олон сургуулиудтай ингэж хамтарч ажиллаарай гэж хүсье. За баярлалаа. За ингээд Royal Talk байла. Ингээд саяны нэвтрүүлгээр ярьсанчлан 12 дугаар анги төгсөөд яшээ өгж байгаа 12 дугаар ангийнхан болон 11 дугаар ангийнхан за 10 жилийн суралцагч нар маань энэ талаар мэдээлэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол энэ доор харилцах утасны дугаарыг оруулчих. Эндээс залгаад асуух болон магадгүй сургалттай холбоотой, орчинтой холбоотой үзэх зүйл байх юм бол ирээд сургууль дээр ирээд үзэх зөө боломжтой шүү гэж хэлээ. За ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. We are Royals.